байцгаана уу хүүхдүүд ээ. За өнөөдрийн хичээлээр багш нь та бүхэнд ухаан сорих бодлогуудын 5 дугаар ангийг танилцуулнаа. Визуал сэтгэлгээний бодлогууд. Визуал сэтгэлгээний бодлого гэдэг маань анхаарлаа төвлөрүүлэх, төсөөлөн бодох, орон зай, зураг, дүрслэлээр дамжуулан сэтгэх чадварыг хөгжүүлдэг бодлого байдаг юм байна. Дасгал 1. Цааснасаа үзэг салгахгүй, явсан замаараа дахиж явахгүй. Мөн эхлэлийн цэг дээрээ эргэн ирж байхаар өгөгдсөн 4 цэгийг дайруулан 3 шулуунаар хэрхэн зурж болох вэ? За бүгдээрээ зураг руугаа анхааралтай харцгаая. Биднэрт 4 цэг өгөгдсөн байна. Эхлэлийн цэг дээр очиж зураасыг зурж эхэлцгээе. Төгсөхдөө эхлэлийн цэг дээр очих ёстой шүү дээ. Тэгэхээр бидний 3 шулуун маань дутаад байна. Дахиад 4-өөр зурж үзцгээе. 3 зурааснаас илүү зураас байж болохгүй. За ингэж зурхад бүх цэгүүдийн хооронд нь холбосон байх ёстой шүү дээ. За багш нь одоо зөв хариултыг та бүхэнд харуулъя. 1 дахь зураас, 2 дахь зураас, 3 дахь зураас. 3 шулуунаар бүх цэгийг холбосон байна уу? Холбосон байна. Дасгал 5. Сурах бичгийн хуудас 114. Хүүхдүүд амьдардаг байшингийнхаа өнгөтэй ижил өнгийг хавтас барьсан байна. Хүүхдүүдийг байшинтай нь зураасаар холбоё. Гэхдээ эдгээр зураас маань хоорондоо огтлолцох ёсгүй. За зурж эхэлцгээе. Ногоон, улаан, шар, хөх. Зурхтаа анхаарах зүйл гэвэл зурааснууд хоорондоо огтлолцохгүй. Мөн альж талаараа нь зурагдаж болно. Тойруу замаарч зурж болох нэ. Өөр аргаар олцгоё. Ногоон, улаан, шар, хөх. За хүүхдүүд та бүхэн өөр аргаар бас олж үзээрэй. Дасгал 13. Сурах бичгийн хуудас 115. Чүтэнзээр ямар тоонуудыг дүрсэлсэн байна вэ? Учрыг тайлбарлаарай. Тоо үүсгэх шүтэнц давхцахгүй байх ёстой. За бүгдээрээ зураг руу анхааралтай харъя. Эхний тоо маань 8-ын цифр. Дараагийн цифр маань 3. Эхний үүсгэсэн тоо 83. Дараагийн үүсгэх тоо маань 6. Дараагийнх нь 9-ийн цифр байна. Бидний үүсгэх цифр маань 69 гэсэн цифр гарч ирж байна. Дасгал 9. Зураг дээрх цэгүүдийг холбон нэмэх тэмдэг зураарай. Зурсны дараа нэмэх тэмдгийн гадна талд 8, дотор талд 5 цэг үлдэх ёстой. Одоо бүгдээрээ зургийг харцгаая. Хэдэн игнээ, хэдэн мөр байгааг хараарай. Зурагт нийт 30 цэг байна. Зурсны дараа гадна талд 8, дотор талд 5 цэг үлдэхийг анхаараарай. Бид тэгэхээр нийт 17 цэгийг дайруулж нэмэх тэмдэг зурх нэ. Өөр аргаар олох боломж байгаа юу? Хүүхдүүд та бүхэн туршаарай. Дасгал 15. Хос гутлын үдээсний дотор талд үдээс нь ямар байдаг бол хүүхдүүдээ бүгдээрээ зурж үзүүлээрэй. Сурах бичгийн хуудас 116 дугаар хуудас. Эхний гутлыг харъя. Эхний гутлын үдээсийг ямар дарааллаар бид нар үзснийг харцгаая. Далд байгаа үдээсийг тасалсан хөх өнгөөр зурлаа. Үдээс маань 2 нүхээр орж зэрэг үдэгдгийг анхаараарай. Эхний нүхээр орсон үдээс маань улбар шар өнгөөр тэмдэглэгдсэн байна. Дараагийн үдэгдэх үдээс маань улаан өнгөөр тэмдэглэгдсэн байна. Эхний гутлын далд үдээс нь ийм байх нэ. 2 дахь гутлыг харцгаая. Үдэгдсэн байдлыг нь харъя.
даалт хэсгийг нь харууллаа. Үдэх дарааллыг нь харууллаа. Хариуг нь харцгаая. Даалт хэлбэртэй ингэж үдэгдсэн байх нэ. Логик сэтгэлгээний бодлогод. Логик сэтгэлгээний бодлого гэдэг маань учир зүйтэй сэтгэж асуудлыг оновчтой шийдлийг олох аргаар боддог бодлогыг хэлдэг юм байна. Дасгал 8. Асуултын тэмдгийн оронд ямар тоо байх вэ? Сурах бичгийн хуудас 118. За эхний мөрийг харцгаая. 24, хоёр дахь мөр маань 25, дөрөв дэх мөр 21. Бид нар эхний баган мөрийн нийт нийлбэрийг олох нэ. Дүрснүүдийг зөрөөний аргаар олъё. За ижил 1, 2 дугаар мөрний ижил дүрснүүдийг даръя. Зөрөө нь юу байна вэ? Дугуй дүрс болон 5 хушууны зөрөө нь 1. Тэгэхээр 2 дахь мөр, 4 дахь мөр хоёрыг харцгаая. Зөрөөг нь олъё. Одоо тэгвэл орлуулад буцацгаая. Дугуй дүрс маань нийтээр нэмэх нь дөрвөлжин гэсэн утгыг агуулж байгаа учраас 21 байх нэ. Дөрвөлжин дүрс маань 5-тай тэнцүү юм байна. Дөрвөлжин дүрсээ олсон юм чинь одоо бүгдээрээ үлдсэн дүрсийг олоход хэлбэр боллоо. Дугуйн 6, 5 хушуун 7-гийн цифрээр орлуулсан байх нэ. Энэ тооны хариу нь эхний баган мөрний нийлбэр оноо нь 24 гэсэн тоог илэрхийлж байна. Дасгал 12. Сурах бичгийн хуудас 119. Би өчигдөр 10 настай байсан. Маргааш 12 настай болно. Яагаад тэгж байгаа юм болоо хүүхдүүд те? Охин хэдэн сарын хэдэн төрсөн юм бол? Нэг жилээр хүн 1 нас нэмдэг. Охин хэдэн сарын хэдэн төрснийг бүгдээрээ олцгоё. 12 сарын 30-нд 10 настай байсан. Харин 12 сарын 31-нд юу болдог лээ? Он гараад 12 нас хүрнэ. Тэгэхээр төрсөн он сар нь 12 сарын 31-нд төрсөн өдөр нь бахнэ. Дасгал 5. Сурах бичгийн хуудас 118. Мики, Пупу, Саки нар бол муур, нохой, хулгана. Тэд амбар, гараж, байшинд амьдардаг. Мэдээллийг уншаад тэдгээрийн нэр болон хаана амьдардгийг олоорой. За дэлгэц рүү анхаарлаа хандуулад харцгаая. Нэг дэх мэдээлэл. Сонсороо хүүхдүүдээ. Муурын нэрийг Саки гэдэггүй. Тэр гараашнд амьдардаг жижиг. Тэгэхээр Саки муур биш юм байна. Муур биш. За тэр гараашд амьдардаг амьтнаас жижиг. Тэгэхээр гараашд бас амьдардгүй юм байна. Хоёр дахь мэдээллийг харъя. Мики бол амбарт амьдардаг амьтнаас том. Мики тэгэхээр амбарт амьдардаггүй ах нэ. Дараагийн мэдээллийг харъя. Амбарт амьдардаг амьтан хулганд маш дургүй. Өчигдөр Саки түүгээр дайжгансан. Хулганд маш дургүй амьтан юу илээ хүүхдүүдээ? Энэ бол муур. Бас амбарт амьдардаг. Харин хулган байшинд амьдардаг байх нэ. Пупу бол амбарт амьдардаг муур байх нь. Мики харин юу юм бол? Мики бол нохой байх нэ. Ном бол ертөнцийг харах цонх мөн. Баяртай хүүхдүүдээ.